За самбайцгаана уу. Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд хамгийн гоё төмсний нухшийг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За юуны юм төмсөө сайтар гадна талын хэсгийг угаагаад за тэгээд усанд хүүтэн усанд хийгээд давс 1-2-оос 3 чим хийгээд тагийн таваад авцлгана. За тэгээд буслаад эхлэхээр нь тагийг аваад таггүйгээр ер нь буслаад явцдаг. За ойролцоогоо 20-30 минут буслахсны дараа сэрийгээр ингээд зоогоод үзээд тэгээд амархан ингэж мултарч унжээвэл болсон. Гол жоохон мултарч унах нь арай хэцүү байвал дахиад жоохон буслаж байгаад яг голын хэсэг нь яг гоё зөөлөн болтол нь ингээд буслахсны дараа халуун дээр нь гаднах хальсыг аваад тэгээд бүгдийн бицлээ авчна. За тэгээд дээрээс нь сүү хийгээд гал дээрээ тавьж халаанга сайтар утгаа явуулнаа. За тэгээд жоохон өтгөн талтай байх юм бол баг зэрэг сүүгээ нэмнгээ ингэж тохируулаад галаар ингэж халаах үед ингэж улам өтгөн болоо явждаг учраас хитрхи өтгөн болох гэдэг сүүгээ нэмчиж болно. За тэгээд дээрээс нь дундуур намтлан перцээ эзэн. За тэгээд цэцгийн жоохон шингэн талтай болох юм бол баг зэрэг цэцгийн тосоо нэмээд халаах юм бол илүү гоё болж өгдөг. За хит халуун гал дээр л төлөгчдөг учраас нэг дунд гал дээр халгаа явчихна. За тэгээ яншуу эсвэл parsley хэрчээд эсвэл rosemary ч юм уу эсвэл тиймэрхүү эмийн ургамлууд ашиглавал их зүгээр. За тэгээд сүүлд нь амсж байгаа давс перцээ тохируулаад хийгээд за ерөнхийдөө ингээд төмсний нухш маань бол бэлэн боллоо. За гэрийн нөхцөлд хийхэд бол хамгийн гоё хамттай болдог. Төмсний нухш махта стейктэй идэл үнэхээр гоё байдаг. За та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.